Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 319-р анги. Амар амгалан бэлтгэл. Орчлон дээр жаргалтай хүмүүс байгаа цагт гонигтай хүмүүс байдаг. Чүфэний Лингюн сургуулийг устгасан мэдээ бусад сургуулиудад маш их баяр баясгал авчирсан ч Азурын нутгийн захирагч нэрийдлэр Чүфэнийг хэлгэнүүлсэн цэлийн хунтайжийн ордон маш их айдас давтлаа. Захирагч яавал дээрвэ? Ян аль хэдийн зогтчихсан харин бид цэлийн хунтайжийн ордны хамгийн том танхимд Лим Моли гол суудал дээр сууж байснаас гадна хунтайжийн ордны бүхий л алдар цуутай хүмүүс цугласан байлаа. Гэвч тэд алдар нэр хүч чадалдаа бардахаа болж бүгд л айдас давтсан царай гаргаж байв. Лингюн сургуулийн талаар сонсоод тэд бүгд гүн цочролд орсон юм. Тэд Чүфэний үйлдэлээс маш их айж байв. Лингюн сургуулийн замаар тэдний цэлийн хунтайжийн ордон орохвэ гэдгээс айж байсан юм. Тэд өөрсдийгөө аллагын дараагийн бай гэдгээ сайн мэднэ. Юунд айс юм? Цэлийн хунтайжийн ордны ард Жан эзэнт хүрэн байгаа гэдгийг битгий мартаарай. Чүфэн хэчнээн зоригтой байсан ч манай цэлийн хунтайжийн ордон руу дайрч зүрхлэхгүй. Лим Моли гэнэт босохдоо суудлын түшлэгээ хүчтэй алгадан сандлаа бууталж танхимыг нам гүм болгов. Түүний хашгирахыг сонссон хүмүүс ч намжиж тайвширцгаалаа. Дараагаар нь Лим Моли дэлгэрэнгүй ярьж эхэлсэн юм. Чүфэний талаар Жан эзэнт гүрэн дээлтгэж, Чүфэнийг барих гэж Жан эзэнт гүрнээс тусламж хөөснө гэх мэт асуудлыг ярьсан юм. Энэ ярианч цэлийн хунтайжийн ордны тулааны маструудын төгссөн сэтгэлийг тайтгаруулж чадлаа. Гэвч Лим Молиг эргэж харах үед айдас төгшүүр давтсан царайг нь тэд харж чадаагүй юм. Чүфэний хийсэн зүйл гадаад ертөнцөөр нэг тархаж байхад Азурын дараагийн уулын хүрээнд ариун дагшин газар оршиж байв. Ли Занчин болон Азурын дараагийн сургуулийн шилдэгүүд Чү Юэ болон Чү Овгийнхан Сууроо Суумэй тэрэхэд мянган яс оршуулгын газар тайван амьдарч байлаа. Цэфэняныг авраад Лингюн сургуулийг нууцлаг тулааны мастрын тусламжтай устгасан талаараа Чүфэн тэдэнд хэлэх үед бүгд л баярлсан юм. Чүфэн, чи ястаа гайхалтай хүн юм аа. Ийм их эрдэнэс авч ирж байдаг. Дэндүү үн цэнтэй болохоор авахад ч хайран юм. Гэж Ли Занчин урдаа байх эрдэнсүүд рүү ширтэн хэллээ. Түүний нүүрнийх нь үрчлээнүүд нь нийлэн махаар дүрсэн мантун бууцчгэл харагдаж байв. Лингюн сургуулиас авсан их хэмжээний үүслийн ургамал болон онцгой зэвсэг хамгаалтын хэрэгслүүдийг бүгдийг Чүфэн Ли Занчинд зүгээр өгсөн болохоор тэр шүү дээ. Захирлаа, Азурын дараагийн сургуульд надаас болж газартай тэгшлэгдэж мянган жилийн түүх үгүй болсон. Би өөрөөсөө маш их хичиж байгаа болохоор та эднийг авсан үед л жаахан тайвшрах гээд байна. Гэж Чүфэн уучлалт ирсэн харцаар харлаа. Тэнэг жаал шүү. Тэдний устгасан зүйл бол хоосон барилганууд. Азурын дараагийн сургуулийн бүх өв хөрөнгө ийшээ нүүжгсэн. Эднэр байгаа цагт Азурын дараагийн сургууль ахин мандах болно. Ли Занчин хажуу тийш ширтлээ. Түүний ширтсэн зүгт төрөл бүрийн нууцлаг техник, тулааны техникүүдтэй номын тавиур байв. Гэхдээ Чүфэн нэг л гим хийчихсэн юм шиг санагдав. Бэтхий гэхдээ гэдвэ. Тэдний устгасан зүйл бол зүгээр л хоосон чулуу төдий. Харин эднэр бол Азурын дараагийн сургуулийн жинхэнэ суур. Үгээ хэлж дуусаад Ли Занчин мөн чанарын нуурлуу ширтлээ. Энэ газарт ирснээс хойш Азурын дараагийн сургуулийн настангууд сурагчид тэр нууранд бэлтгэл хийж маш ихээр сайжирсан. Дараагаар нь Ли Занчин Чүфэний мөрөн дээр гараа тавиад ингэж хэллээ. Харин чи бол Азурын дараагийн сургуулийг оргилд хүргэх найдвар. Захирлаа, санаа битгий зовоо. Өнөөдрөөс эхэлж би бүрч сүрлэг Азурын дараагийн сургуулийг байгуулах болно. Тэр үед Азурын дараагийн сургууль Азурын нутгийн захирагч болохоос гадна 9 нутгийн шилдэгүүдийн тоонд ч орно. Ли Занчины үгийг сонссон Чүфэний сэтгэлийн зангилаа тайлагдсан мэт шийдэмгий хэллээ.
Лингюн сургуулийг устгачхаад ийшээ ирсэн шалтгаан нь гэвэл нэгт энэ дууга хүмүүст өөрийгөө аюулгүй байгаа гэж хэлхийн зэрэгцээ Лингюн сургууль хариугаа хүртсэн гэдгийг хэлэх гэж. Хоёрт Ян Янтян Лим Моли хоёрт хөөгдснийхөө дараа Чүфэн өөрийгөө Тэнгэрийн төвшний хүний өмнө ямар дорой гэдгээ мэдэрсэн болохоор. Тийм ч учраас Чүфэн энд ирж 9 тэнгэрээр дүүлэх лууг сурах гэж ирсэн юм. Тэр тулааны техник дэндүү гүнзгий утгатай болохоор Чүфэн бүрэн гүйцэд сурчих юм бол Эгигийн чөтгөрийн далавч шиг хурдан байхгүй ч гэлээ ядаж л Тэнгэрийн төвшний хүмүүсээс өөрөө зугтаж чадна. Танихгүй нутагт очоод аюултай тулгарх бүртэн сайхан сэтгэлтэй хүн гэнэт гарч ирээд туслаад байхгүй гэдгийг тэр сайн мэднэ. Тиймээс Чүфэн зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй болохоор замдаа гарахаасаа өмнө аминд нь орох техник сурах хэрэгтэй. Бүтэн өдрийн турш Чүфэн бүх парафаунд ургамлуудаа боловсруулж Дантянд нь тодорхой өөрчлөлт гарсан ч гэлээ парафаунд төвшөнд орж чадаагүй юм. Гэхдээ Чүфэн сэтгэлээр унсангүй. Учир нь түүний гадарлаж байсан шиг парафаунд төвшөнд орж чадаагүй ч гэлээ ороход нэх урт хугацаа үлдээгүй байв. Ахяад хэдэн дээд зэрэглэлийн парафаунд ургамал боловсруулах юм бол тэр ядах юмгүй парафаунд төвшөнд орчихно. Энэ үед Чүфэн мөн чанарын нуурнаас ч гүнзгий газар байсан ба гүнзсэнхэр өнгөтэй манан Чүфэнийг өргөн агаар дээр хөвлөө. Тэр манан хэлбэрээ өөрчилж могооч юм шиг, лууч юм шиг хэлбэрт орох үед амьд юм шиг л мэдрэгдэж байв. Гэнэт манан замхран алга болж Чүфэн газар тунчихав. Навшигч энэ 9 тэнгэрээр дүүлэх луу дэндүү хэцүү юм а. Чүфэний царай нь ярван хэллээ. 9 тэнгэрээр дүүлэх луу удирдахад маш хэцүү техник байсан юм. Чүфэн хүртэл энэ техникийг хурдан сурч чадахгүй байсан ба анхан шатны төвшөнд ч сураагүй байв. Гэвч яг энэ үед Чүфэний араас хүчтэй алга таших чимээ гарлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 320 дугаар анги. Гал мөсний нэгдэл. Өвгдээцээ. Чүфэн хойш эргэж хараад Азуре Драгон Зенрэнийг алга ташин инээмсэглэж байгааг харав. Азуре Драгон Зенрэний биеэс гэрэл цацарч байсан болохоор энгийн оюун ухаанд сүнснээс тэсөөр харагдаж байлаа. Яг л жинхнээсээ амьд бөгөөд асар их хүч агуулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байв. Мундаг юм. Миний 9 тэнгэрээр дүүлэх луу бол тэнгэрийн хүчийг сүрэ болгодог техник. Тиймээс зөвхөн тэнгэрийн төвшөнд байдаг хүмүүс л сурах боломжтой. Би асар их сүнсний хүчтэй парафаунд төвшний хүн анхаарлаа дээд зэгт нь төвлөрүүлсэн тохиолдолд сурч болохоор тааруулсан ч гэлээ. Чамайг үүслийн төвшөнд байж ингээд сурчихна гэж бодсонгүй шүү. Азуре Драгон Зенрэн зогсолтгүй магтлаа. Өвгдээцээ, одоогийн би үнэхээр энэ 9 тэнгэрээр дүүлэх лууг сурч чадахгүй юм гэж юу? Би энэ техникийг асар хүчтэй гэдгийг мэдэрч байгаа болохоор бүрч их сурмаар байна. Гэж Чүфэн хэлв. Мэдээж энэ бол маш хүчрхэг тулааны техник. Энэ бол миний нууц техник дээр үндэслэж бүтээсэн тулааны техник. Үнэн дээр бол нууц техникийн хуулбар гэж болно. Азуре Драгон Зенрэн хөнгөн инээмсэглэх үед түүний бие агаарт хөөрч хөл доор нь бүдгхэн гүнцэнхэр манан тархаж авраг том луу болон хувирлаа. Тэр том луу хэдэн 10 метр урт байсан юм. Ердөө манангаас бүтсэн болохоор нүд нь хоосон хөндий харагдахч бие нь эрч хүч чадлаар дүүрэн байв. Ганц дайралт нь уулыг нурааж архираа нь хэдэн 10 мянган араатнуудыг дагжин чичрүүлэхэр байсан юм. Гэвч ингээд дууссангүй. Азуре Драгон Зенрэн гараа ардаа аван лууны толгой дээр зогсох үед дээл нь намран хийсч байлаа. Тэр яг л лууны эзэн мэт алс хол руу гараараа заагаад чангаар хашгирав. Урагшаа! Авраг том луу ууртайгаар архираад авраг савраа далайх үед хүчтэй салхи босож гэрлийн цацраг болон алга болчихов. Тэнгэр минь ямар хурдан юм бэ? Яг энэ үед Чүфэн хэлэх үггүй болчихов. Учир нь тэр Азуре Драгон Зенрэний авраг огтхон ч мэдрэхгүй байсан юм.
Харин эзэн хааны бунхны гүнд авраг лууны архираа цуурайц сар байлаа. Тэгэхэр Азуре дракон Зендрэн нүд ирэмхийн зур Чүфэний нүдэнд харагдахааргүй газарт оччихсон гэсэн үг. Ахин нэг ууртай архираа гарахад хүчтэй салхи тэгдэж Чүфэн хойш ухрахаас өөр аргагүй болов. Яг энэ үед өнөөх авраг луу эргээд Чүфэний өмнө ирчихсэн байсан ба Азуре дракон Зендрэн толгой дээр нь инээмсэглэн зогсож байлаа. Азуре дракон Зендрэн гараа даллах үед авраг том луу эргээд манан болж ховрон бийдэн шингэж хэв. Гэсэн ч тэр толгой сэгсрэн санаа алдаад ингэж хэллээ. Бэйгүү болохоор нууц техникийн жинхэнэ хүчийг гаргаж чадахгүй байна. Амьд байхдаа гаргадаг байсан хүчнийх нь 11 л байлаа. Юу? Ийм их хүч дөнгөж 11 гэж үү? Өвгдөөс амьд байхдаа хэрэг хүчтэй байсан юм бэ? Чүфэний ирвэн мултрах шахс юм. Жинхэнэ тулааны мастер ийм л байдаг байх. Аргагүй л тэр үеийн 9 нутгийн шилдэг тулааны мастер байсан хүн мөн дөө. Чүфэн, би сая чамд 9 тэнгэрээр дүүлэх лууг хийж үзүүллээ. Ямар санагдав? Гэд Азуре дракон Зендрэн инээмсэглэн асуулаа. Гайхалтай, үнэхээр гайхалтай. Миний харж байсан хамгийн мундаг техник. Гэд Чүфэний царай нь бишрэл хөндлөлөөр дүүрсэн юм. Би чамд хэлсэн байхаа. Энэ бол зүгээр л нууц техникийн хуулбар. Би амьд байсан бол чамд нууц техникийн хүч чадлыг харуулах байсан юм. Тэр үед л чи жинхэнэ гайхамшиг гэж юу байдгийг мэдэрнэ. Харамсалтай нь нууц техник миний цогцсон дотор л аздуулсан байгаа. Би амьдсныхаа дараа л чамд нууц техникийг өвлүүлж чадна. Тэр болтол энэ хуулбар техникийг сайн сураарай. Гэж Азуре дракон Зендрэн хэлв. Гэхдээ энэ 9 тэнгэрээр дүүлэх луу техник тэнгэрийн хүч ашигладаг гэсэн биз дээ. Би яаж ашиглах вэ? Гэж Чүфэн асуулаа. Мэдээж өөр арга байгаа. Өмнө нь хэлсэнчлэн чиний сүнсний хүч асар их хүчтэй. Бас чиний биед байгаа үүслийн энерги маш дээд зэргийн нягтралтай. Энэ хоёр нэгдээд чиний үүслийн хүчийг профаунд хүч нээсч хүчрхэг болгож байгаа юм. Тийм ч учраас чиний тулааны чадвар маш ёр бус юм. Надад чамд өгөх үүслийн хүчээ бүрэн удирдах сурах заавар байна. Чи үүслийн хүчээ бүрэн удирдаад сурчсан байхад 9 тэнгэрээр дүүлэх лууг анхан шатны хэмжээнд асуудалгүй сурчхна. Гэж Азуре дракон Зендрэн тайлбарлав. Тэгвэл одоо би юу хийж эхлэх вэ? Түүний үгийг сонссон Чүфэн техникээ сурахаас бүр тэсэн ядаж байв. Дагаад яв. Азуре дракон Зендрэн инээмсэглээд эргэж хараад эзэн хааны бунхны гүн рүү явлаа. Чүфэн ч араас нь явлаа. Тэр маш их догдолж байсан юм. Учир нь Азуре дракон Зендрэн явах газруудыг хязгаарласан ба хязгаараас гарахгүй бүгдэд нь байхыг сануулсан. Чүфэн ч эзэн хааны бунхны эрдэнэс ямар юм байгаа бол гэдгийг маш ихээр сонирхож байгаа болохоор хязгаараас гарвал юу байгаа бол гэсэн бодол байнга төрдөг. Харин одоо Азуре дракон Зендрэн өөрийн биеэр Чүфэнийг дагуулan хязгаараас гарч байна. Тийм ч учраас Чүфэн маш их догдолж байсан юм. Чүфэн, хүмүүсийн энэ газрыг мянган яс оршуулгын газар гэдгийн учир бол тэд энэ газрын талаар огтхон ч мэдэхгүй. Гэхдээ чи энэ газрыг маш том бунхан гэдгийг мэдэж байгаа байх. Энэ бол жинхэнэ тулааны мастрын бунхан. Бунхан нь тухайн хүний төвшнээс хамаарч том жижиг их бага аюултай байдаг. Миний туршлагаас авч үзэх юм бол энэ бол эзэн хааны бунхан. Гэж Азуре дракон Зендрэн хэллээ. Эзэн хааны бунхан? Чүфэн аль хэдийн мэдэж байсан ч гэлээ Азуре дракон Зендрэний баттгаж хэлхийг сонсоод үл ялэг цочордсон юм. Азуре дракон Зендрэн хүртэл энд сүнс болчихсон юм чинь эзэн хааны бунхан ямар аимшигтайг тод илтгэж байна. Үнэн дээр тэр үед ийшээ маш олон хүн орсон. Бараг л твийн бүх оргилд байдаг тулааны маструуд. Харамсалтай нь хэн ч амьд гарч чадаагүй. Надад шидийн совд байгаагүй бол би сүнс болсон ч гэсэн өдийд замхарчихсан байгаа байх.
Гэхдээ Чүфэн тэр жил бид 3 ширхэг шидийн сувд олсон гэж Азуре Драгон Зэндрэн инээмсэглэн хэллээ. 3 нөгөө 2 нь хаана угаа юм? Чүфэн маш ихээр цочирдов. Хэрвээ нэг сувд нь л ийм ер бусын байгаа юм бол нөгөө 2 нь ямар байх вэ? Гэхдээ Чүфэний гайхаж байсан зүйл бол яагаад Азуре Драгон Зэндрэн нөгөө 2-ыг аваагүй юм бол? Азуре Драгон Зэндрэн тайлбарлалгүй инээмсэглээд ингэж хэллээ. Ярах хэрэггүй. Удахгүй тэр 2-ыг харах болно. Чүфэн чахиж асуулгүй Азуре Драгон Зэндрэнийг дагаж явлаа. Эцэст нь Чүфэний өмнө авраг том агуй гарч ирсэн юм. Дэндүү өргөн уудам байсан болохоор төгсгөл нь харагдахгүй байлаа. Хар яст мэлхийн уулын доорх агуйнаас ч том агуй байсан юм. Яг энэ үед Чүфэний анхаарлыг өргөн уудам агуй биш, харин үгээр илэрхийлэхийн аргагүй ер бусын газар доорх нуур татсан юм. Яагаад ер бус юм бэ гэхээр тэр нуурын тал нь мөс байсан ба яс янгинуулам хүйтэн агаар тарааж байлаа. Харин нөгөө тал нь тэнгэрт тулсан гал дүрэлзэж байв. Авраг том галан могойнууд тэнгэр өөд дүрэлзэх мэт харагдана. Ёстой л гал мөс 2 нүднийх нь өмнө нэгдэж байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.